Сайн байцгаана уу? Та бүхэндээ бичлэгийг үзэж байгаа үеийн мэндийг хүргье. Өнөөдрийн ярих хэрэг маань Сид Ахмед Резала гэх залуугийн тухай. Тэрээр 20 настай сэтгэл татам инээмсэглэлтэй залуу байв. Гэвч тэр сонингуудын нүүрэнд гарсан шалтгаан нь түүний төрх биш, харин 1999 оны сүүлээр хэдхэн 7 хоногийн дотор 3 эмэгтэйг маш хэрцгийгээр хөнөөсөн хэрэгцээжиглэгдэж, эрен сурвалжлагдаж байсан явдал юм. Эдгээр 3 аллахын хэрэгт тэр хизээж шүүгдээгүй. Юу болсон талаар бүгдээрээ дэлгэрэнгүй сонсцгоё. 1999 оны 12 дугаар сарын 13-ны орой Xavier Caillou-гийн эхнэр нь өвчтэй ээж дээрээ очихоор Францын өмнөд хэсэг рүү шөнийн галт тэрээр явах ёстой байсан тул Xavier эхнэр Corinne болон 4 настай хүүгээ Douai хотын Багзаал руу хөргөж өгдөг. Тэднийг Багзаал дээр ирэхэд 21 цаг өнгөрч байсан бөгөөд нэг л ил хул эзгүүрсэн, бороо шивэрч харанхуй нөмөрсөн байсан. Тасалбар зардаг цонхнууд нь аль хэдийн хаасан, зорчигчдод чиглэл зааж өгөх хүнч харагдахгүй, бүх зүйл ямар нэгэн байдлаар орхигдсон мэт санагдаж байжээ. Удалгүй галт тэрэг Багзаал руу орж ирэхэд Xavier эхнэр хүүхдийнхээ ачаа дишиг оруулж суудалтаа суухад нь туслахаар вагон руу орох гэтэл зорчигч бус хүнийг оруулахыг хоригдсон тул юу ч хийж чадсангүй. Тэр зөвхөн чандааны үдийг нь зөвхөлж өгсөн байна. Түүний хоолой дээр ямар нэгэн тэглэдэж байгаа юм шиг хамаг бие нарзалцаад ямар нэг муу юм тохиолдох гэж байгаа мэт мэдрэмж төрсөн байдаг. Ингээд галт тэрэг харанхуй руу орон алгуурхан уусан одоход Xavier гэрлүүгээ буцах замдаа хэд хэдэн удаа эргэж очих тухай бодсон ч түүний бодлоос нөгөө муу мэдрэмж нь салахгүй байсан байна. Энэ хооронд галт тэрэгний 46 дугаар вагонд Corinne хүүгийнхээ хамт тайван унтаж байсан бөгөөд шөнө дундаас хойш ойролцоогоор 2 цагийн үед тэр босож ариун цэврийн өрөө рүү явжээ. Харин 2 цаг 54 минутанд галт тэрэгний хянагч ариун цэврийн өрөөнд нэгэн эмэгтэйн цуснд будагдсан цогцос хэвтэж байсныг илрүүлж тохиоллыг дарсан байна. Ингээд галт тэрэг Дижон хотын ойролцоо замын дунд зогссон. Хэдхэн минутын дараа мөрдөгчд хэргийн газарт иржээ. Ариун цэврийн өрөө тэр чигээрээ цуснд будагдсан эмэгтэйн хоолойг үн зүсэж нүүр болон цээж хэсэгт нь олон тооны хутганы шарх үлдээсэн байсан. Мөрдөн байцаагчид эхэндээ дээрэм эсвэл бэлгийн хүчирхийллийн сэтэл байж болохыг үгүйсгээгүйч удалгүй дээрмийн шинж тэмдэг огт байхгүй нь тодорхой болсон бөгөөд хохирогч эмэгтэйн бэлхүүсэндээ зүүсэн цүнх нь хിവэр байсан нь энэ гэмт хэрэг энгийн ашиг хунжаа хайсан үйлдэл биш болох нь илт байв. Түүний цүнхэнд бага хэмжээний мөн иргэний үнэлэл нь байх ба түүнийг Corinne Caillou гэдэг болох нь тогтоогдсон. Гаднаас нь харахад бэлгийн хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг ажиглагдаагүй. Тэр хувцастайгаа байсан. Ямар ч гэрч байхгүй бяцхан хүүн суудал дээрээ маш тайван унтаж байв. Ингээд мөрдөгчд цаг алдалгүй алуурчны мөрийг мушгиж эхэлсэн бөгөөд вагон дамжин шалгах явцад хаалганы байруул суудлын түвшлэг дээр үлдсэн цусны үлмөрүүдийг даган явсаар эцэст нь 40-р вагон орчимд маш их цус болсон сарвчтай малгай олсон нь эмт итгээд хэргийн газараас зогтох үедээ унгаасан байх магадлалтай байв. Малгай дээрх цус хохирогчих болох нь тодорхой байсан тул түүнийг өмсөж явсан этгээдийг яаралтай илрүүлэх шаардлага тулгарч тэр хүн одоо ч галт тэрхэнд байж магадгүй гэдэгт итгэлтэй байв. Зорчигчдоос мэдээлэл цуглуулахад нэгэн залуу с ижигтэй байдлаар олон удаа наас цаашаа өвж тайван бус байдалтай байсан, байн тамхи татгаар гарч мансуурсан мэт авилж байсан нь анхаарал татсан тухай ирчүүд хэлсэн байна. Дээрээс нь галт тэрэгний хянагч тасалбар шалгах явцдаа түүнийг тасалбаргүй зорчиж явсныг нь илрүүлээд торгох үедээ бичиг баримтыг нь шалгасан байжээ. Тэр үед бичигдсэн араб дээрх нэр нь Сид Ахмед Резала байсан бөгөөд энэ нэр даруй гол шижигтэн болж хувирсан. Харамсалтай нь тэр үед шижигтэн аль хэдийн галт тэрэгнээс буусан байсан бөгөөд хянагчийн мэдүүлгээр тэр ойролцоогоор хагас цагийн өмнө Дижон хотын буудал дээр буужээ. Үүнийг сонссон даруйд цагдаагийнхан газар дээр нь хүмүүс илгээж түүнийг баривчлах оролдлого хийсэн ч аль хэдийн ор мөргүй алга болсон байв. Дижоны буудал дээр олон галт тэрэг зогсож өнгөрсөн тул тэр өөр нэг галт тэрэнд сууж өөр чиглэл рүү зогцсон байх бүрэн боломжтой байсан бөгөөд хотын төвд хийсэн шалгалтууд ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Иймээс мөрдөгчд яаралтын арга хэмжээ авч улсын хэмжээнд эрен сурвалжлах мэдээлэл үлгээж Франц даяар бүх цагдаа жандармууд Сид Ахмед Резала гэх нэрийг хүлээн авч түүнийг олж баривчлах үүрэгтэй болсон байна. Үүний зэрэгцээ хамгийн хүнд даалгавар үйлдсэн нь хохирогчийн гэр бүлд энэ аимшигт мэдээг дуулах явдал байв. Xavier энэ мэдээг анх сонсоод итгэж чадахгүй хэсэг хугацаанд шоконд орсноор бодит байдалтай эвлэрч чадаагүй. Гэсэн ч удалгүй бүх зүйл дуссныг ухаарч амьдрал нь тэр дороо нуран унсан гэдгийг ойлгосон. Тэр даруй Дижон руу явж эхнэрийнхээ цогцыг таних, мөн хүүгээ авах, хүндхэн үргийг гүйцэтгэх шаардлагатай болсон байна. Цагдаа нар тухайн үед хэргийн мөрдлөг маш хурдан ахиж байгаа, удахгүй алуурчныг барина гэдэгт итгэлтэй байгаагаа түнтгэлсэн нь багч гисэн сэтгэлийн түвшиг болсон ч бодит байдал дээр байдал илүү төвөгтэй болж байлаа. Гэсэн хэдий ч мөрдөн шалах ажиллагаа эрчимтэй үргэлжилж илгээсэн эрен сурвалжлах мэдээлэл үр дүнгээ өгч эхэлсэн байна. Дижоноос 350 км-ийн зайд Шатуугуу хотоос 25 км-т өөр нэг галт тэрэнд үйлдэгдсэн аллахын хэрэгт мөн адил
Сид Ахмед Резала гэх хүнийг сэжиглэж байгааг тогтоосон. Тэгэхээр 1999 оны 10 дугаар сарын 13-нд Парис руу явж байсан галт тэрэгнээс нэгэн залуу эмэгтэй цогцыг замын ойролцоо хайсан байдалтай олсон бөгөөд түүний бие аимшигтайгаар зэрэмдэглэгдсэн, хувцс нурагдаж, ясан хугарсан, толгой нь хүчтэй цохилтоос болж бараг зад үсэрсэн. Үнэхээр нүд халтран байдалтай байсан нь энэ алуурчин туйлын хэрцгий, хүний амийг үл тоомсорлсон нэгэн болохыг улам тодруулж байсан. Эхний мөчөд мөрдөгчөд янз бүрийн таамаг дэвшүүлж байлаа. Энэ нь осол байсан уу, амиа хорлолт уу, эсвэл аллах уу гэдэг нь тодорхойгүй байв. Эмэгтэй бугуун цаг 4 цаг 10 минут дээр зогсон нь түүний нас барсан цагийг зааж байж болох бөгөөд энэ нь тухайн цаг үед өнгөрч байсан Лимож Парис чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьтай давтж байжээ. Хамгийн хүндрэлтэй нь тэр үед хохирогчийн хэн болохыг тогтоох ямар ч баримт байгаагүй юм. Түүний бид иргэний үнэмлэх, бичиг баримт цүнх эсвэл таних тэмдэг огт олдоогүй тул мөрдөгчид түүнийг дэргүү гэж бүртгэхээс өөр аргагүй болсон байна. Харин 5 хоногийн дараа Интерполоос Францын эрх баригчдад мэдээлэл ирж 20 настай англи оюутан Изабель Пик 10 дугаар сарын 12-ноос 13 жилжигшүүн Лимож хотын вокзалаас галт тэргэнд суусныхаа дараа сургаггүй алга болсон тухай мэдэгдсэн нь хэргийг нааштай болгосон. Удалгүй баримтууд хоорондоо нийлж замын хажууд олдсон цогцос яг энэ залуу оюутных болох нь тогтогдсон байна. Тэрээр Английн Бирмингем хотод хууль зүйн чиглэлээр суралцаж байсан ирээдүйтэй ухаалаг нийтч нэгэн байсан бөгөөд Лимож хотын хуулийн сургуульд үргэлжлүүлэн суралцахаар ирсэн байсан. Тэр амиа хорлох ямар ч шалтгаангүй байсан бөгөөд тэр орой Англи руу буцаж найз залуутайгаа уулзахаар төлөвлөж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой болсон. Харин удалгүй түүний хүрэм ачаа дээш гар зүүнхэн галт тэрэгний зам дагуу 10 км орчим зайд тараагдан хаягдсан байсныг олсон. Энэ нь түүнийг зүгээр унсан биш харин унсныхан дараа хин нэгэн эд зүйлсийг нь зориуд галт тэрэгнээс шийдэж мөрөө баллахыг оролцсон байж болзошгүйг илтгэж байлаа. Иймээс энэ хэргийг санаатай хүн амны хэрэг гэж үзэн албан ёсоор мөрдлөг эхлүүлжээ. Галт тэргийг олж битүүмжилсэн ч ямар нэгэн тодорхой улмөр илрээгүй тул мөрдөгчид бүх чиглэлийн дагуу гэрч хайх зар тарааж зорч хүчтийг хайж гэрчийн мэдүүлэг цуглуулахад анхаарлаа төвлөрүүлжээ. Тусгай баг байгуулагдаж олон арван мөрдөгчид тухайн шөнө галт тэргэнд явсан хүмүүсийн мэдээллийг цуглуулan эдний мэдүүлгийг хооронд нь тулган шалгаж эхэлсэн байна. Нэг гэрч хохирогчийг Лимож хотын вокзал дээр малгайтай, хойд Африк гаралтай байж болзошгүй залуутай ярилцаж байхыг харсан гэж мэдүүлсэн байна. Дараагийн гэрчүүдийн яриагаар тэд хамтдаа галт тэргэнд сууж дараа нь өөр вагон руу шилжин орсон гэжсэн бөгөөд тэр үед тэд хоёулаа үлдэж бусдаас тусгаарлагдсан байна. Мөрдөгчид гэрчүүдийн өгсөн мэдээлэлд үндэслэн сэжигтний ам зургийг гаргасан ба бүх шинж тэмдэг нь өмнө дурддагдсан Сид Ахмед Резалатай таарч байв. Шүүх шинжилгээний дүгнэлтээр Изабель ойролцоогоор 140 км/цагийн хурдтай явж байсан галт тэрэгнээс шидэгтэн унаж цахилгаан шугамын тулгуур төмөр цохигдсны улмаас амь насаа алдсан нь тогтоогдсон байна. Бие дээр нь олон тооны хугарал, хүнд гэмтлүүд байсан ч бууч юм уу ямар нэгэн зэвсэг хэрэгэлсэн улмөр илрээгүй бөгөөд үхлийн шууд шалтгаан нь уналт байсан. Харин унахаас өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсхийг тогтоох боломж байгаагүй нь мөрдөн байцаалтыг улам төвөгтэй болгосон. Хамгийн чухал асуулт үлдсэн нь тэр галт тэрэгнээс яаж, ямар нөхцөлд унсан бэ? Өөрөө өсөрсөн үү, эсвэл хэн нэгэн түүнийг жир түлхэж унагсан уу? Энэ асуултын хариуг олохын тулд Францын хууль хяналтын байгууллагууд урьд өмнө хизээч хийж байгаагүй наривчилсан дахин туршилт, үйл явдлын сэргийн тогтоолтыг хийхээр шийдсэн байна. Энэхүү туршилтын үеэр хохирогчтой ижилжин биеийн хэлбэртэй манекенийг галт тэрэгний 15 дугаар вагонд Изабель Пикийн сууж байсан суудалд байрлуулж галт тэрэг 125-аас 140 км/цагийн хурдтай давхих үед янз бүрийн хувилбараар гадагш шидэх туршилтыг хийжээ. 4 удаагийн туршилтын үеэр манекенийг хаалгаар болон цонхоор түлхэж мөргөлтийн хүч, уналтын өнцөг, бие дүүсэх гэмтлийг наривчлан ажигласан байна. Эхний 3 оролдлого тодорхой хариу өгөөгүй 4 дахь туршилт шийдвэрлэх ач холбогдолтой болжээ. Энэ удаад манекенийг цонхоор түлхэж унахад яг тэр цахилгаан шугамын тулгуурын дэргэд Изабель Пикийн зогцос олдсон байршилд унсан байна. Энэ нь нэг чухал дүгнэлтэнд хүргэсэн. Хохирогчийг галт тэрэгнээс санаатаагаар тодорхой байрлалд хүчээр түлхэж гаргасан байх өндөр магадлалтай. Шинжээчид мөн түүний бие дээрх зарим ул мөрийг судалж үзээд хэдэс орчимд нь хөхөрсөн дарагдсан шинжтэй мөр байгааг анзаарсан. Энэ нь хэн нэгэн түүнийг цонхны ирмэг дээр гаргаад дараа нь түлхэж унагсан байж болзошгүйг илтгэж байв. Мөрдөн байцаалтын явцад галт тэрэгний замын ойролцоо амьдардаг нэгэн гэрч тухайн шөнө галт тэрэг өнгөрөх үед эмэгтэй хүний аимшигтай орилох дуу сонссон гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг Изабель Пик галт тэрэгнээс шийдэгдэх үедээ амьд байсан, өөрөөр хэлбэл энэ бол цэвэр санаатай аллах гэдгийг улам баталгаажуулж өгчээ.
Ийхүү нэг талаас Буугаш хотын жандармууд, нөгөө талаас Дижоны цагдаа нар нэг ижил хүнийг буюу Сид Ахмедийг мөрдөн мөсгөж эхэлсэн ч хууль зүйн хувьд хоёр өөр мөрдөн шалгах ажиллагаа зэрэгцэн үргэлжилж байлаа. Хоёр өөр шүүгч, хоёр өөр баг ажиллаж байсан ч бүх баримт, бүх мөр нэг л хүн рүү зааж байв. Тэр зүгээр нэг с ิจ гтэн биш байлаа. Түүний нэр өмнө нь хууль хяналтын байгууллагын бүртгэлд хэдийн орсон шоронд хүртэл сууж байсан нэгэн байв. Өмнө нь хүчирхийллийн хэрэгүүдэд холбогдож бүр насан туршаагүй байхдаа ч зэвсэг ашигласан шоронд хүртэл хүчингийн шинжтэй ноцтой зөрчилд холбогдож байсан нь түүнийг онц аюултай этгээд гэдгийг илтгэж байв. Түүний зан чанар докторгүй, байн газар сольдог, галт тэргээр тасралтгүй явдаг. Энэ бүхнээс харахад тэрний газар удаан тогтдоггүй, баригдахаас зайлсхийхтэй аргууд нэгэн байсан нь тодорхой болсон. 1999 оны 6 дугаар сард шоронгоос суулгахдаа тэр Амьян хотод орсон сууддаг ээж хаяг өгсөн боловч удалгүй тэндээсээ явж Франц даяар галт тэргээр тэнүүжилж эхэлжээ. 6 сарын дотор тасалбаргүй зорчсон хэрэгээр 40 гаруй удаа торгуулсан нь тогтогдсон бөгөөд сүүлийн үед хянагчдад Марсель хотын Бел дэ Мей дүүргийн нэгэн хаягийг өгч байсан нь түүний эцэг эхийн гэр байж болзошгүй гэж үзжээ. Үүнийг мэдсэн мөрдөгчд Марсель хотын цагдаад тэр байрыг нууцаар ажиглах үүрэг өгсөн байна. Хамгийн чухал дүрм нь шууд дайрахгүй түүнийг буцаж ирэхийг нь хүлээх. Учир нь ийм төрлийн гэмт этгээд ихэвчлэн өөрийн аюулгүй газар буюу танил орчиндөө эргэж ирэх хандлагатай байдаг гинэ. За энэ үед хэвлэл мэдээлэлч энэ хэргийг анхааралтай ажиглаж байлаа. Галт тэрэгний алуурчин гэх нэр аль хэдийн дарахад сэтгүүлчид с ิจ гтэн тодорхой болсон тухай мэдээлэл олж мэдсэн ч түүний нэрийг олон нийтэд зарлаагүй байв. Прокурор хэвлэлийнхэнд хандан зөвхөн тодорхой хэмжээний мэдээлэл өгч Сид Ахмедийн нэр зургийг түр хугацаанд нууцлахыг хүссэн байна. Тэрээр сэтгүүлчдэд 48 цаг хүлээхийг хүсэж ингэснээр түүнийг ойр дотныхын хүрээлэлд барих боломжтой гэж хуужээ. Зарим сэтгүүлчид энэ хүсэлтийг ойлгож иргэний үүрэг хэмээн үзэн түр хугацаанд мэдээллийг нууцлахыг зөвшөөрсөн ч бүх хэвлэл ижил байр суурьтай байсангүй. Ялангуяа Парист байрлах редакцууд ямар ч амлалт өгөөгүй тул мэдээлэл алдагдаж с ิจ гтний нэр аль хэдийн хэвлэл мэдээллийн хүрээнд тархаж эхэлсэн. Ийхүү мөрдөн байцаалтын нууц байдалд алдагдаж сэтгүүлчид өөрсдөө Сид Ахмед Резалагийн мөрөөр орж эхэлжээ. Марсель хотод ажиллаж байсан нэгэн сурвалжлагч Парисаас ирсэн мэдээллийн дагуу Бел дэ Мей дүүрэгт түүний хаягийг хааж эхэлсэн бөгөөд утасны лавлах ашиглан Резала өвгтэй хүнийг олж мөрдлөгөө үргэлжлүүлсэн байна. Сэтгүүлч Жон-Мишель Вернес Сид Ахмед Резалагийн эцэг эхийн гэрийг зорж очиход тэнд ямар ч цагдаа, ямар ч хяналт бүр с ิจ гтэн төрүүлэх зүйлч байгаагүй нь түүнийг гайхшруулсан байна. Ингээд тэр Резала гэсэн нэртэй хонхыг дарсан ч хинч хаалга онгоолгоогүй. Сэтгүүлд гинт нэг санаа олж гудамжинд зогсоод чангаар хашгирч эхэлсэн байна. Ноён Резала гэж дуудан хашгирахад хэдэн минутын дараа цонхны хаалт онгойж нэгэн хүн гарч ирсэн нь Сид Ахмедийн эцэг нь байжээ. Сэтгүүлч өөрийгөө танилцуулж яагаад ирснээ тайлбарласны дараа тэр хүн түүнийг дотогш оруулж ярилцахыг зөвшөөрсөн байна. Ярианы явцад эцэг нь хүүгээ цагдаа нар эрен сурвалжилж байгааг сонсоод гайхширч ямар учраас хайж байгааг огт мэдэхгүй байсан нь илт байсан. Тэгэхэд сэтгүүлч шууд түүний хүүг галт тэрэгний алуурчин байж болзошгүй гэж сэжиглэж байгаа тухай хэлсэн байна. Энэ үгийг сонссон эцэг нь зочиртож үүнд огт итгэж чадахгүй байсан ч та 5 минут хоцорсон байна. Тэр дөнгөж сая гарсан гэжээ. Гэвч хамгийн ноцтой нь энэ үед цагдаа нар тэнд байх ёстой байсан. Гэтэл ямар ч хяналт байгаагүй тул Сид Ахмед эцэгийнхээ гэрээс ямар ч саадгүйгээр оргон зайлж чадсан байдаг. Маргааш нь энэ явдал Франц даяар шуугиан тарж сонингуудын нүүрэнд гарч манай сурвалжлагч цагдаагаас төрүүлж с ิจ гтний гэрт хүрсэн гих гарчгийн цагдаа нарын алдааг ил тод харуулсан байна. Үүний дараа с ิจ гтний нэр зураг олон нийтэд цацагдж Сид Ахмед өөрийг нь хайж байгааг мэдсэн байх магадлал улам өндөр болсон. Дижон хотын мөрдөгчид энэ мэдээг сонсоод үнэхээр зочирдсон байна. Тэдний хувьд энэ бол том цохилт байсан. Хэрв с ิจ гтэн өөрийг нь хайж байгааг мэдсэн бол одоо барих нь хэд дахин хэцүү болно. Гэсэн ч тэд магадгүй тэр сонин уншаагүй байж болно гэж найдсаар мөрдлөгөө үргэлжлүүлэхээс өөр аргагүй болсон байна. Удалгүй буруутай талууд бие биенээ буруутгаж эхэлсэн бөгөөд цагдаа нар сэтгүүлчдийг мэдээлэл задруулсан гэж буруутгасан бол сэтгүүлчид цагдаа нар өөрсдөө хяналтаа алдсан гэж шүүмжилсэн байна. Гэвч бодит үр дүн ганцхан с ิจ гтэн оргон зайлж хинч түүний хаана байгааг мэдгээ болсон. 1999 оны 12 дугаар сарын 15-нд болсон энэ алдааны дараа маргааш нь буюу 16-нд Марселийн цагдаа нар Бел дэ Мей дүүрэгт байрлах түүний эцэг эхийн гэрлүү дайран орж энэ удаа нууц ажиглалт бус шууд ажиллагаа явуулсан ч с ิจ гтэн аль хэдийн алга болсон. Эцэг эх нь өмнөх мэдүүлгээ давтаж хүүн өмнөх орой явсан гэдгийг баталсан бөгөөд тэднийг саадуулан байцаасан ч гэрэгт нэмэр болох мэдээлэл олж чадаагүй. Мөн түүний ахыг баривчилд байжсэн бөгөөд тэр дүүгээ ийм аимшигт хэрэгт холбогдно гэдэгт огт итгэж чадахгүй байлаа. Түүний ярьснаар Сид Ахмед өмнөх өдөр нь түүнтэй уулзаж хамт инээлдэж ууж суусан бөгөөд ямар ч с ิจ төрүүлэх зүйл
анзаарагдаагүй гэсэн байна. Ингээд мөрдөгчд Сид Ахмедийн өнгөрсөн амьдралыг сөхөхөд нэг л асуулт гарч ирдэг. Ийм аимшигт хэрэг үлдэх хүн хаанаас яаж бий болсон бэ? Тэр Францад ердөө 5 жил амьдарсан нэгэн байв. Тэрээр Алжир гаралтай бөгөөд Алжир хотын захын 54-т төрж өссөн, сэргэлэн хөдөлгөөнтэй, спортоор хичээлдэг, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглодог энгийн нэгэн хүү байжээ. Сурлагч муугүй бусад хүүхдүүдийн адил амьдралтай байсан ч 1994 онд бүх зүйл огцон өөрчлөгдсөн байна. Тэр үед Алжирт иргэний дан улам ширүүсч улс орон даяар хүчирхийлэл газар авсан тул эцэг эхэн хүүхдүүдээ хамгаалахын тулд Франц руу дөрвөх шийдвэр гаргажээ. Ийхүү гэр бүл нь Марсель хотод ирж суурьшсан ч энэ шилжилт Сид Ахмедад хүнд цохилт болсон байна. Найз нөхөд төрөл садан анил орчноосоо салж огт танихгүй орчинд ирсэн нь түүний дотоод ертөнцийг бүр мөсөн өөрчилжээ. Эцэг их нь хурдан ажилд орж амьдралаа залгуулахыг хичээж байсан ч 15 настай тэрхүү шинэ орчинд дасан зохицож чадсангүй. Тэр хичээлдээ явхаа болж Марсель хотын вокзал орчмоор тэнүүлжилж эхэлсэн байна. Тэнд янз бүрийн залуус цугларч, тамхи татаж, хууль бус зүйл хийдэг, бараг гудамжны сургууль болсон орчинд тэр орж иржээ. Удалгүй тэр бүрэн хяналтаас гарч анхны ноцтой гэмт хэрэгт холбогдсон байна. Галтрын буудлын доорх зогсоолт нэгэн 13 настай хүүг хүчээр дагуулж ороод биеийн хүчирхийлэл үйлдэж анхныхаа хоригдох ялыг авчээ. Тэр үед өмгөөлөгч нь түүнийг ээлдэг, инээмсэглсэн, хүмүүжлтэй мэд харагддагч хийсэн зүйлээ бүрэн ойлгодоггүй, эсвэл ойлгохыг хүсдэггүй хэмээн дүгнсэн байдаг. Сэтгэл зүйн шинжээчдийн дүгнэлтээр тэр тогтворгүй, бодлогогүй, сэтгэл хөдлөлөө хянах чадвар сул, гэнэт ямар ч төлөвлөгдөөгүй гаж үйлдэл хийдэг нэгэн байсан. Тухайн үед нь зөв эмчилгээ, нийгэмшүүлэх арга хэмжээ авсан бол түүний энэ замналыг өөрчлөх боломж байсан гэж үзжээ. Тэр 17 наснда судлагдаж амьдралаа шинээр эхлэхийг оролдож, зочид буудлын чиглэлээр суралцаж эхэлсэн ч удалгүй дахин хуучин орчиндөө буюу галт тэрэгний буудлын эргэн тойронд эргэлдэх болжээ. Тэндээс жижиг хулгай, дээрэм, танхаарал үргэлжилж амьдрал нь улам бүр замбраагүй болж эхэлсэн байна. Түүнийг мэддэг хүмүүсийн дурсамжинд тэр хоёр өөр төрхтэй хүн шиг үлдсэн байдаг. Зарим нь түүнийг аюултай, догшин, гинэт уралдаг, айдас төрүүлдэг гэж ярьдаг бол нөгөө хэсэг нь түүнийг биелдэг, инээмсэглсэн, тусархуу, хүнийг татах чадвартай байсан гэж дурсдаг байна. Нэг удаа тэр галт тэрэгний буудалд маргаан үүсгэснээр хамгаалагч түүнийг гаргахыг оролдоход тэр шууд хутаг гарган түүний хоолойд тулгаж бараг амьд нь хүрэх шахсан байна. Энэ нь түүний дотоод хяналт ямар сул байсныг тод харуулсан хэрэг байв. Гэсэн ч түүний амьдралд нэг хэсэг нам гүм үе байсан. Тэр Надя гэх эмэгтэйтэй танилцаж удалгүй хамт амьдарч хүүхэдтэй ч болсон байна. Тэр үед Сид Ахмед ажилд орж гэр бүлээ авч явахыг хичээж охиндоо анхаарал халамж тавьдаг энгийн аавын дүр төрхтэй болж эхэлжээ. Гэвч энэ тайван байдал удаан үргэлжилсэнгүй. Тэр дахин зодон хийж дахин 1 жил шоронд ордог. Надя энэ хугацаанд өөр хүнтэй болсон нь түүний сэтгэл зүйд маш том цохилт болсноор улам тогтворгүй болгосон. Хожим Надя түүнийг сайн аав байсан, хүүхдээ асарж хооллож, жинхэнэ гэр бүлийн хүн шиг байсан гэж дурссан байна. За бүгдээрээ буцаад мөрдлөг рүүгээ орцгоё. Цагдаа нар түүнийг Амьян хотод амьдардаг хүүхдийнхэн ихтер оцсон байж болзошгүй гэх мэдээлэл авсан байна. Үүний дагуу мөрдөгчд Сид Ахмедийн мөрөөр шуурхай Амьян хотыг зорин оцсон байдаг. Тэд түүний түрээсэлж байсан байшингийн 1-р давхрын өрөөг шалгасан ч харамсалтай нь түүнийг эндээс олж чадсангүй. Дахин хоосон хаалга, дахин хэтэрхий оройтсон ажиллагаа. Тэр аль хэдийн алга болсон байлаа. Ингээд цагдаа нар түүний найз нөхөд болон тухайн байшингийн бусад орсон суугчдад хатуу анхааруулга өгч хэрвээ тэр холбоо бариул битгий нүү хий тусал мөрдөн шалах ажиллагаанд цаад болох ямар ч зүйл бүү хий. Та бүхэн бидэнд заавал туслах ёстой гэсэн байна. Гэвч найзууд нь түүнийг хаана байгааг мэдэхгүй. Сид Ахмедаас 4 өдрийн турш ямар ч сураг сонсоогүй гэж мэдүүлж байв. Гэтэл 12 дугаар сарын 17-нд Тома гэх залуу сонины эхний дүүрэн дээр гарсан Сид Ахмедийн зургийг хараад цагдаагийн газар яаран ирдэг. Учир нь Ахмед найз охиныг нь алга болоход хамгийн сүүлд харсан хүн байсан. Дээрээс нь 2 эмэгтэй амь насанд хүрсэн байх магадлалтай 90 сурвалжлагдаж байгаа гэдгийг мэдээд иржээ. Тэгэхээр түүний найз охин Эмили Базан 20 настай оюутан охин бөгөөд 10 дугаар сарын 29-ны орой алга болохоос өмнө найз залуу болох өөртөө нь уулзахаар хөх байшин нэртэй оюутны байранд очсон бөгөөд тэр орой харилцаагаа дуусгахаар шийдснээ түнд хэлжээ. Тэд маш тайвнаар салах ёс хийж, бие биедээ үргэлж ойр байж найзууд байцгаая гэж хэлээд тэрвэрч үнссэн байна. Тома баруун тийш иргсэн, харин Эмили зүүн тийш хотын төв рүү гэртээ харих автобусандаа суухаар явсан юм байна. Эмили тэр үед Никола нөгөө нь хүмүүсийн Сид гэж дууддаг хаяа тэр оюутны байранд ирдэг залуутай хамт явахыг араас нь харан үлджээ. Удалгүй Николач Эмили болон Сидээс салж явсан, харин Эмили Сидтэй хамт цааш үргэлжлүүлэн яваад үүнээс хойш Эмили
сургаггүй алга болсон. Цагдаагийнханд гэрийнхэн нь мэдэгдсэн ч Эмилийн насанд хүрсэн хүн байсан учраас эхний үед цагдаа нар түүнийг зүгээр л гэрээсээ явсан гэж үзжээ. Тэр үед түүнийг хүчээр авч явсан, аюул занал хийсэн ямар нэгэн тод нотлохоо байгаагүй. Тэр Сид гэгч залууг оюутнуудын дунд ээлдэг, тусархуу, ямар нэгэн уулзалт зохион байгуулахад хизээч гар хоосон ирдэггүй, хоол унд тамхи авчирдаг, хүнтэй амархан ойртдог нэгэн гэж бүгд мэддэг байв. За тэр өөрийгөө охинтойгоо ойр байхын тулд Амьянд ирсэн халамжтай аав мэтэр танилцуулж энд ч с жиг төрүүлдэггүй байжээ. За Эмилийг алга болсноос хойш 1 сарын дараа Тома тэр Сидтэй санамсаргүй таарад юу болсон талаар асууж илтээ. Тэгэхдээ тэр өөртөө итгэлтэй санаа зовсон шинжгүйгээр тэр надтай кофе уусан, дараа нь би галт тэрэгнд суух ёстой байсан болохоор түүнийг буудал хүргэж өгсөн. Тэгээд би галт тэрэндээ суусан гэх маягийн тайлбар хэлсэн гинэ. За Тома тэр үед энэ залууг алуурчин байж магадгүй гэж бодох ямар ч шалтгаан байгаагүй. За ингээд Амьяны эрүүгийн цагдаагийнхан энэ мэдээг сонсоод Сид Ахмедийн найз нөхөд танилуудыг дахин байцааж эхэлдэг. Тэдний нэг нь мөрдөгчийг с жигтэн амьдардаг гих байшин руу дагуулж оцсон нь Дижоны мөрдөгчд шалгаад юу ч олоогүй хоосон бутсан яг тэр байр байв. Гэвч энэ удаад Амьяны мөрдөгчд нэг жижиг боловч с жигтэй зүйлийг анзаарсан. Байшингийн подвал руу ороход нэг агуулгын хаалганы бариул эвдэрсэн байсан байна. Тэр хаалгыг хүчээр онгойлгоход доторх бүх гэрлийн шил хагарснаас дотор тас харанхуй байсан бөгөөд өмхирсэн муудсан зүйлийн үнэр хамар цоригжээ. Гарч идэнгийн гэрэлт тэрд подвалыг ажиглахад олон жил ашиглагдаагүй мэд харагдах бөгөөд подвалын мухарт овоолсон нүүр шиг юм харагдсан байна. Түүний дээр янз бүрийн хог новш хайсан мэт байдалтай байсан ч нэг мөрдөгч хажууд байсан хурцыг авч овоосон нүүрсийг ухахад үнэр бүр ч аимшигтай болж удалгүй нэгэн цогцос гарч ирдэг. Ингээд шинжилгээний баг шүүх эмнэлгийн эмч нарыг яаралтай дуудсан бөгөөд гаргаж авсан цогц нь залуу эмэгтэйх болох нь тогтоогддог. Тэр хэдэн 7 хоногийн өмнө нас барсан ба хүзүүг нь жинсэн цамцаар маш чанга ороож боосон байсан нь түүнийг боомлж хүнээсэн болохыг илтгэж байлаа. Мөн нүүрэн дээр нь хөхрөлт цохиулсан мөр, няцарсан гэмтлүүд олон байсан тул энэ үхэл бол эргэлзээгүй хүчирхийллийн шинжтэй санаатай аллах байв. Царайн танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байсан ч энэ нь үнэхээр Эмили болох нь батлагдсан байна. Тэр алга болсон яг тэр оройдоо амиа алдсан байх өндөр магадлалтай байжээ. Дараа нь задлан шинжилгээгээр өгөхийнхээ өмнөхөн бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдож, биеэс нь үрийн шингэн илэрсэн нь алуурчны ДНХ-г авах боломж олгосон байдаг. Өгөрч зогсохгүй мөрдөгчд Сид Ахмедийн түрээсэлж байсан өрөөг наривчлан шалгахад хан даган урссан цус байж болзошгүй мөрүүд илэрчээ. Мөн тэр орой дээд давхарт амьдардаг нэгэн эмэгтэй 22-оос 22 цаг 30 минутын үед эмэгтэй хүний чанга орлох дуу дараа нь ямар нэг хүнд зүйл шалан дээр эсвэл хананд хүчтэй мөргөж байгаа юм шиг чимээ сонссон. Шүн дунд өнгөрөх үед бас нэгэн том авдарч чирж зөөж байгаа мэт чимээ сонссон гэж мэдүүлсэн байна. Ингээд мөрдөн байцаалтын явцад мөрдөгчд дараах дүнэлтэнд хүрсэн. 1999 оны 10 дугаар сарын 12-ноос 13 жил жигшин Лимож, Парис чиглэлийн галт тэргэнд Изабель Пикийг хөнөөсөн. Үүнээс 2-7 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 29-нд Амьян хотод Эмили Базан алга болж удалгүй түүний цогц олдсон. Мөн 12 дугаар сарын 13-нд Когин Каю хэрцгийгээр хутгалуулж амиа алдсан. Эдгээр 3 хэргийг Сид Ахмед үйлцэн гэж үзсэн байна. Хэвлэл мэдээлэл эдгээр эргүүдийг хооронд нь холбон мэдээлж эхэлмэгц Франц даяар жинхэнэ айдас түгшүүр тархаж хүмүүс галт тэргэнд цухаас имэж хэрвээ шөнийн галт тэргэнд цуусан бол тасалгааны хаалгаа түгжээж вокзал бүр дээр сэжигтэй харагдах залуу бүрийг нэг байж магадгүй хэмээн хардах болсон. Түүний зургийг нийтэд тараасны дараа Францын өнцөг булан бүрээс үнтэй таарсан гэх мэдээлэл цагдаагийнх нь тасралтгүй ирэх болжээ. Цагдаа нар энэ бүх мэдээллийг нэг бүрчлэн шалгаж өдөр шөнөгүй ажиллаж байв. Ингээд Сид Ахмедийн араас 3 өөр алба зэрэг орсон байна. Шатуугу хотын жандармууд, Дижоны нийтийн аюулгүй байдлын алба, Амьяны эрүүгийн цагдаа нар бүгд түүнийг өөр шугамар мөрдөж байсан ч мэдээлэл солилцоон төдийлөн жигд биш, уялдаа холбоо муутай байжээ. Эцэст нь Парис дахь эрүүгийн цагдаагийн төв газар энэ байдлыг хянахын тулд тусгай зохицуулах хэсэг байгуулахаар шийдсэн ч энэ нь хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчд, мөрдөн байцаах шүүгчдийн уурыг хүргэсэн байна. Учир нь тэдний бодлоор Парисын төв алба өмнө нь бодит ажил хийгээгүй атлаа хэрэг илүү том дуулаан болж эхэлмэгц гавьяг нь өөрсөн дээрээ авах гэж оролдож байна хэмээн дургуцж байв. Энэ дотоод зөрчил, эрх мэдлийн тэмцэл, мөрдөн шалах ажиллагаанд сүдрүүнгэж хэвлэл мэдээлэл хүртэл галт тэрэгний алуурчны хэрэгээс илүүтэй цагдаагийн байгууллагуудын зөрчил, албаныхны алдаа, мөрдлөгийн бодлооны тухай бичиж эхэлжээ. Гэтэл үнэн хэрэгтээ хамгийн чухал асуулт хэвээр байлаа. Сид Ахмед яг хаана байна вэ?
Тиймээс цагдаа нар түүнийг хамгийн сүүлд харагдсан газар болох Марсель хотод бүх хүчээ төвлөрүүлв. Гудамжинд гарсан бараг цагдаа бүрийн гар дээр түүний зураг тодорхойлолт байсан. Гэвч энэ нь бас өөр нэг асуудал авчирсан байна. Түүний царай төрх онцгой содон биш, Марсельд өдөр бүр тааралдах залуусын нэгэн адил харагддаг байсан учраас түүнийг танихад маш хэцүү байв. Ингээд цагдаа нар гудамжны тэнмэл хүмүүс, буудал орчимд цуглардаг залуус, эзэнгүй байр, буудал, түрээсийн өрөөнүүдийг нийт шалгах ажиллагаа өрнүүлжээ. Тэд ялангуяа сан шаагал буудлын орчмын хямд буудлууд, төвийн хуучин байрлагуудыг нэгжиж сэжигтэй гэсэн мэдээлэл ирсэн газар болгоныг шууд дайран шалгаж байв. Өмнөх шигээ болгоомжлоод хэтэрхий удаан хүлээсээр дахин алдах эрх тэдэнд байгаагүй. Зарим тохиолдолд нэг байранд 10-аад хаалга эвдэн орсон шүүгчдийг шүн дөлөөр босгон, хоосон өрөөнүүдийн бүгжээг хүртэл эвдэж шалгаж байсан гэдэг. Энэ бүх ажиллагаа Марсельд бараг цэргийн дайжлагаа шиг уур амьсгал үүсгэсэн ч сэжигтэн ямагт нэг алхмын өмнө байсаар байлаа. Өдөр бүр олон арман дуудлага ирж энд гарлаа, тэнд явж байна, энэ байранд нуугдсан байна гэх мэдээлэл тасрахгүй байсан ч эцэстээ бүгд мухардл болж төгсөж байв. Марселийн цагдаа нар бараг 2-7 хоногийн турш түүнийг хот дотор нуугдаж байгаа гэж итгэсэн хэвээр байж. Харамсалтай нь бидний хайж байсан хүн тэр үед Францад ч байгаагүй. Үнэн дээр Сид Ахмед 12 дугаар сарын 14-өөс 15-нд жилчих шөнө Марсель дахь эцэг эхиндээ ирээд яг тэндээс л өөрийг нь цагдаа нар хайж байгааг мэджээ. Тэгмэгцээ тэр удаан бодолгүй сан шаагал буудал руу очоод галт тэргээр Испанийн Барселон руу явсан байна. Эцэг нь түүнд ердөө 300 франк өгсөн, өөрт нь тогтсон холбоо сүлжээ, очоод хорогдох баттай газарч байсангүй. Мөнгө багасхын хэрээр байдал хурдан хүндэрч нэгэн кафед цүнх хулгайлах оролдлого хийснээр кафед байсан хүмүүс түүнийг барьж авч удалгүй Испанийн цагдаа нар ирж түүнийг саадуулан хорсон байна. Тэр өөрийн бичиг баримтаа өгч нэрээч нуусангүй. Энэ мөчид бүх зүйл дуусах ёстой байсан. Яагад гэвэл Интерпол түүнийг эрен сурвалжилж байгаа мэдээллийг аль хэдийн 178 улсад түгээжгсэн байсан. Испанийн цагдаа нар түүний нэрийг хараад сэжиг авах ёстой байсан боловч тэд түүнийг ердөө цүнх хулгайлах гэж оролдсон жирийн нэг хулгайч гэж ойлгож шүн саатуулаад маргааш өглөө сулчихсан байдаг. Ийхүү цагдаа нар хамар доороосоо дахин алдах нь тэр хооронд Францад цагдаа нар түүнийг хайсаар байлаа. Гэсэн ч мөрдлөг сулраагүй. Марсельд түүний гэр бүл бараг амьсгаа авах зайгүй болтлоо дарамтанд орсон байна. Эцэг эх, ах дүү, хамаатан садан үеилүүд нь бүгд хянагдаж, байцаагдаж, мөрдөгдөж байсан ч зоригтой мэдээлэл гараагүй. Харин комиссар Палладио 1-р сарын эхээр Амьон руу явж Сид Ахмадийн хамгийн сайн найз гэх эмэгтэйтэй уулздаг. Тэрээр эмэгтэйд хандаж бид хизээч бууж өгөхгүй. Болсон зүйл маш ноцтой. Нас барсан хүмүүсийн гэр бүл шаналж байна. Чи одоо үүнийг ойлгож байгаа зү гэж хэлэхэд бүрсгүйж нөхцөл байдлыг ухаарч хамтрахад бэлэн байгаагаа мэдгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн түүний ойрын бүх хүний утсыг 24 цагийн турш чагнаж эхэлдэг. Удалгүй энэ арга үр дүнгөө өгсөн байна. Амьен дахь тэр эмэгтэй рүү гадаадаас нэгэн хачирхалтай дуудлага ирсэн. Энэ тухай дарыг комиссар Палладиод мэдгдсэн ч эхэндээ комиссар үүнд нэг их ач холбогдол өгөөгүй. Яагаад гэхээр Сид Ахмед одоо ч Францад байгаа гэж бодсоор байсан. Гэсэн ч дугаарыг шалгахад дуудлага Португалийн Лисбоны нэгэн захын дүүргээс ирсэн нь тогтоогддог. Цагдаа нар тэр дугаар руу орчуулагчаар дамжуулан уцааж залгахад нэгэн эрэгтэй уцаа авч өөрөө Франц руу огт залгаагүй гэж хэлсэн ч эртээ хойд Африк төрхтэй нэгэн залууг хэд хоногийн турш хонуулж байгаагаа хэлсэн байна. Түүний өгсөн дүрслэл Сид Ахмедийн төрхтэй тун ойролцоо байдаг. 2000 оны 1-р сарын 7-ны баасан гарагт энэ мэдээлэл ирсэн бол маргааш нь чимээгүй өнгөрсөн байна. Харин ням гарагийн орой чагнаж байсан дугаар руу дахин нэг дуудлага ирдэг. Муу сонсогдож байсан ч гол агуулга нь тодорхой байсан. Сид Ахмед Амьон дахь нөгөө танил бүсгүүрийгээ залгаж охиныхоо тухай асууж түүнд үнсэлт дамжуулахыг хүссэн байна. Нөгөө бүсгүй түүнээс юу болсон бэ гэж асуусан ч тэр тодорхой зүйл хэлээгүй. Дуудлага мөн л Португалийн Лисбоны ойролцоох тэр захын дүүргийн нийтийн утаснаас ирсэн байдаг. Одоо түүний байршлыг илүү наривчлалтай тогтоох боломж бүрдсэн. Гэвч тэдэнд олон улсын байршлах захирамж хэрэгтэй байсан бөгөөд Португалийн тал маргааш өглөө гэхэд хөдөлж эхлэх ёстой байв. Цаг хугацаа дахин тэдний эсрэг ажиллаж байсан учраас одоо л явах ёстой. Тухайн үед Парисын эрүүгийн цагдаагийн газрын орлогч дарга Португалийн эрүүгийн цагдаагийн газрын даргаыг хуваараа сайн таньдаг байсан тул өөрөө шууд уцтаж байдал ямар ноцтой болохыг яаралтай бөгөөд том хэмжээний ажиллагаа хэрэгтэй байгааг тайлбарлажээ. Алтан бичиг Интерполын сувгаар мэдээлэл авах нь мэдээж чухал байсан ч яг үүндээ ийм үед хамгийн хурдан найдвартай ажиллагаа нь хүмүүсийн хоорондын шууд холбоо байв. Португалийн талч энэ дуудлагын ноцтой байдлыг ойлгож хүмүүсээ яаралтай хөдөлгсөн байна. Ингээд Португалийн цагдаа нар олон улсын байрвчлах захирамжаа гартаа барьсаар тэр хавийг гүйлдэн бүсэлж жинхэнэ ураг тавьжээ. Энэ үед Францаас эрүүгийн цагдаагийн ажилтан Кристиан Гослан хүрэлцэн ирсэн бөгөөд түүнд Сид Ахмедийг
таньж баталгаажуулахад хэрэгтэй бүх зүйл гэрэл зураг, хурууны хийний баримтууд бэлэн байв. Гэвч тэр зөвхөн ажиглагчийн байр суурьтай оролцох ёстой байлаа. Лисбоноос 25-аас 30 км-ийн зайтай нягт шивүү барилгуудтай танихгүй хүнд төдийлөн таатай биш тэр хороололд ажиллагаа эхэлсэн байна. Сид Ахмедийн байрлаж байгаа гих байрны цонхоор хөшгөө яламгийн онгойлгон гадагшаа харж байгаа залуу харагдсан нь дотор хин нэгэн байгааг баталж байв. Гэтэ тэр даруй дайрч орох боломжгүй байлаа. Учир нь хэдийгээр бүх зүйл Сид Ахмед руу зааж байсан ч эргэлзээ бүрэн арилаагүй. Дээрээс нь тэр ганцаараа эсэх баривчлах ажиллагаа яг яаж эргэхийг хинч мэдэхгүй байсан. Тиймээс тэд төвчээртэй хүлээжээ. Өдрийн 13:30 минутын үед нэгэн эр байрнаас гарч ирсэн. Царай дөрхөн эргэн сурвалжлагдаж байсан хүнтэй тун адилхан байлаа. Энгийн хувцастай цагдаа нар жимээгүйхэн араас нь дагсан бөгөөд тэр залуу сандарсан мэт байн эргэж харан гудамжны булан тойрч нэгнээс цугтаж байгаа мэт харагдсан. Ингээд мөрдөгчд түүнийг нэгэн сүмийн ойролцоо эрэхт нь ханан чахан барьж авдаг. Тэр эсэргүүцэл бараг үжүүлээгүй бөгөөд Францын талаас ирсэн Кристиан Гослан Сид Ахмед мөн гэдгийг баталсан. Ингээд 27 хоног үргэлжилсэн түүний орголт дууссан. Хэрвээ тэр Франц руу дахин уцтайж охиноо санаж танилуудтайгаа холбоо барих гэж оролдоогүй бол түүнийг Лисбоны захын хорооллоос хинч тэгж амар олж чадахгүй байсан байж мэднэ. Тэр Португалд 12 дугаар сарын сүүлээс хойш нуугдан амьдарч байсан бөгөөд Фернандо гэх нэгэн хүний байранд танилынхаа дэмжлэгээр хэсэг хорогдож байжээ. Цагдаа нар түүнийг бараг яг сүүлчийн мөчтөнд барьж авсан гэдгийг мэдэж авсан. Учир нь тэр оройны 22:35 минутанд Испани руу явах галт тэрэгний тасалбар түүний халаасанд байсныг олсон бөгөөд тэндээсээ Канарын арлууд руу нисгэр хөлөвлөж байсан байна. Өөрөөр хэлбэл тэр хэдхэн цагийн дараа дахиад л ор сураггүй алах болох байжээ. Гэвч түүнийг баривчилсан ч хэрэг ингээд дуусаагүй. Тэр Португалийн шоронд хорогдож эхлэмэгц Португалийн тал Франц руу шилжүүлэн өгөхөөс татгалзаж байгаагаа мэдгдсэн байна. Эндээс асуудал хууль зүйн төвөгтэй занглаа болж хувирсан. Учир нь Португал бол Европын холбооны гишүүн, Францтай найрсаг харилцаатай улс хэдий ч цаазын ялыг олон жилийн өмнөөс халсан, мөн бүх насаар нь хорих ял хэрэглэгддэггүй, хамгийн дээд ял нь 25-аас 30 жилийн ял байдаг байжээ. Тиймээс Португалийн хууль тогтоомжийн дагуу хэрэв нэг хүнийг шилжүүлэн өгвөл тэр Францад 30 жилээс илүү тухайлбал бүх насаараа хоригдох эрсдэлтэй байж болохгүй гэсэн зарчим үйлчилж байсан байна. Харин Францад Сид Ахмедийг санаатай урьдчилан төлөвсөн алалгуудад буруутгавал түүнд бүх насаар нь хорихял онох боломжтой байв. Энэ нь зарим хүнд гайхмаар бүр уур хүрмээр санагдаж болох ч зарчим нь энгийн байлаа. Франц улс ч мөн адил хэрэв хэн нэгнийг Америкийн нэгдсэн улс руу шилжүүлбэл цаазын ял авах эрсдэлтэй бол түүнийг шилжүүлэн өгөхгүй байсан. Иймээс Португалийн тал түүнийг Франц руу зүгээр нэг өгөхөөс татгалцсан. Хэрэв шаардлагатай бол түүнийг шүүж тэнд нь ял идлүүлэх хувилбарч байж болох байлаа. Гэвч Франц түүнийг заавал өөрийн нутагт авчирч шүүхийг хүсэж байв. Тэгээд Францын шүүхийн түүхэнд ховор тохиох арга хэрэглэгдсэн байна. Тухайн үеийн хууль зүйн сайд Элизабет Гигүү 4-р сарын 28-нд Португалийн эрх баригчдад албан бичиг илгээж хэрв Сид Ахмедийг Франц руу шилжүүлэн өгвөл түүнд бүх насаар нь хорих ял оноохгүй. Өөрөөр хэлбэл 30 жилээс давсан ялтай зүйл ангиар яллахгүй гэдгээ бичгээр баталжээ. Мэдээж сайд өөрөө ял оноодаггүй, шүүхийн өмнөөс шийдвэр гаргадаггүй. Гэхдээ энд хууль зүйн нэг нарийн арга хэрэгэлсэн байна. Түүнийг урьдчилан төлөвсөн алалгаар бус харин хүн амны хэрэгээр яллагдагчаар татах замыг сонгожээ. Эхнийх нь бүх насаар хорих ялд хүрч болох бол хоёр дахь нь 30 жил хүртэлх ялтай байв. Ийхүү Португалийн хуулийн шаардлагад нийцэх гарц олдсон гэсэн. Эцэст нь Португалчууд зөвшөөрч хэдэн сарын дараа намар гэхэд Сид Ахмедийг Франц руу буцаах шийдвэр гарсан ч Сид Ахмед сахлын хутгаар судсаа ханаж биеийн байдал нь муудсан тул түүнийг Лисбоны ойролцоох эмнэлэгтээ шорон руу шилжүүлсэн байна. Үүний дараа тэр бие махбодын хувьд муудсан ч сэтгэл санааны хувьд бүр илүү хүнд байдалд орсон байна. Гэр бүлийнхнийхэн ч хувьд давхар там болсон. Зургатаар гэрийг нь харуулж сонингууд өдөр бүр энэ хэргийн тухай бичиж эцэг эх нь олон нийтийн өмнө нүүр хийх газаргүй болсон байна. Эцэст нь Сид Ахмед уучлалт гуйсан байдаг. Францын мөрдөгчид ч түүн дээр Португалд очиж уулзсан. Комиссар Паладиогийн хувьд энэ уулзалт онцгой ач холбогдолтой байв. Тэр хэдэн 7 хоног хөөцөлдсөн хүнээ өөрөө барьж чадаагүйдээ дотроо ихэд харамсаж явсан ч ядаж байцааж үнэн үгийг сонсох итгэлтэй очжээ. Түүний нүдэнд Сид Ахмед гаднаа нэг төрлийн алдартай одчийг аяглаж анхаарал татах дуртай мэт санагдсан ч улам гүн рүү нь орвол бардам зам биш харин айдас түгшүүр
харамсалж цухалзаж байсан гэдэг. Гэвч Сид Ахмед 3 эмэгтэй хөнөөсөн гэдгээ албан ёсоор бичгээр тодорхой үгээр огт зөвшөөрөөгүй. Хогын Каю халагдсан тэр шөнийн тухай асуухад баг зэрэг ярьсан байна. Тэр арх ууж мансууруулах бодис хэрэгэлсэн тул толгоо нэргснээс тайван бус байдалд орж дээрээс нь шүн байсан болохоор эмэгтэй өөрөө нь халдах гэж байгаа юм шиг санагцсан гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл тэр аимшигт хүчирхийллээ бодит шалтгаанаар биш өөрийн доторх эмэг замбраагүй айдас мансуурал хяналтгүй сэтгэлийн хөдөлгөөнөөр тайлбарлахыг оролдож байжээ. Тэр ярихдаа яг юу болсноо энгийнээр цэгцтэй тайлбарлаж чадахгүй толгой дотор нэг л бүдэг бадаг аимшигтэй мэдрэмж эргэлцсэн мэд яг л харанхуй хонгол дотор гацчихсан юм шиг дээрээс нь галт тэрэгний тасралтгүй нэжигнэх чимээ архийг нь зохиод байгаа мэд байсан тухай ярьсан байна. Гэвч хамгийн гайхалтай нь мэдүүлгээ Сид Ахмед эцэст нь цагдаа нарт бус хэвлэлд өгсөн байдаг. Португалийн шоронд хоригдож байх үед нь Фигаро магазинын сэтгүүлч Азиз Земүри түүнтэй уулзаж чадсан байдаг. Азиз Земүри Сид Ахмедийг Лисбон дахь тэр эмнэлэгтэй шоронд хоригдож байгаа тухай сонсоод тэр газар ямархуу байгааг ажиглахаар очсон байна. Тэгээд зочид орохоор дараалал үүсгэн бичиг баримтаа өгч байгаа хүмүүсийг хараад гинт нэгэн эрсдэлтэй санаа олсон байна. Тэр шууд тэрхүү дараалалд орж зогсоод шоронгийн харгалзагчдад өөрийгөө Сид Ахмедийн хүргэн ах гэж хэлжээ. Мэдээж харгалзагчид шууд дотогш оруулаагүй. Тэгээд эхлээд Сид Ахмед дээр очиж таны хүргэн ах Азиз Земүри ирсэн байна гэж дамжуулдаг. Хачиргалтай нь Сид Ахмед аль хэдийн энэ нэрийг мэдэж байж өмнө нь түүнд сонин сэтгүүлийн тойм аваачиж өгсөн хүмүүсийн ачаар тэр Азиз Земүригийн нийтлэлүүдийг тэр дундаа Надятай холбоотой ярилцлагыг үнссэн байсан гэж. Ингээд тэр түүнтэй уулзахыг өсөөрсөн. Яагаад гэвэл тэр Надягийн тухай, охиныхоо тухай мэдээ сонсохыг маш их хүсэж байсан бөгөөд энэ сэтгүүлчийг өөрт нь ямар нэг мэдээ өгч чадахгүй гэж үзсэн бололтой. Ингээд уулзалт эхэлсэн. Азиз Земүри хэд хоногийн турш маш болгоомжтой тойруу замаар ойртож аажмаар итгэлийг нь олж болсон явдлыг өөрийнх нь намаар яриулахыг оролцсон байна. Эргүүдийн дэлгэрэнгүй сонсоход хэсгийн аргагүй санагдаж байсан учраас тэр өөрөө хүртэл Сид Ахмедийг аль болох богино хурдан яриасэ гэж хүсэж байжээ. Гэтэл Сид Ахмед ч хүүтэн цустай тоомжиргүйгээр ярьсангүй. Харин ч эсэргээрээ ярих тусам царай цонхиж биеийн тавгүрхэн сэтгэл нь хөдөлж гисэн байна. Өөрөөр хэлбэл тэр өөрийн ярьж байгаа зүйлээсээ өөрөө ч зочирдож дотроо дахин амсаж байгаа мэт байсан аж. Сэтгүүлчийн ярьснаар Сид Ахмед шүн баг унтаж чаддгүй, хананд толгоогоо зохиж, хийсэн зүйлийнх нь дүр зураг толгооноос нь гарахгүй, хар дарсан зүүдэндээ байнга сэрж шаналдаг байсан байна. Энэ нь түүнийг гэмшсэн гэж шууд хэлэхэд хэцүүж хийсэн зүйлийнхээ хор уршгийг дотроо бодон шаналж тэр дүр зургуудтайгаа ганцаараа тэмцэж байсан нь мэдрэгдэж байжээ. Тэр өөрийн хийсэн аллагуудад нэг төрлийн тайлбар өгөхийг оролдсон байна. Түүний хэлснээр бүх зүйлийн голд Надятай салсан явдал байсан аж. Тэр энэ салалтыг огт даван туулж чадаагүй, өөр хүнтэй явсныг нь хүлээн зөвшөөрч чадалгүй. Тэр шархан дотроо улам угжирч орсол болон хуримтлагдсан байна. Жишээ нь эхний хохирогчийн тухай ярихдаа тэр бүсгүй найз залуутай байсан ч өөртөө найзлсан нь Надягийн явдлыг дахин санагдуулсан гэж хэлсэн байна. Тэгэхээр түүнд эмэгтэйчүүд үнэнч байдаггүй, өөрт нь таалагдсан хин нэгэн гарч ирэхэд л дагаад явчихдаг гих гаж гомдолтой, өвчтөй бод суужсан байсан бололтой. За мэдээж энэ нь ямар ч утгаараа зүртгэл биш, зүгээр л тэр өөрийн доторх хорлонтой бодлоо ингэж тайлбарлахыг оролцсон хэрэг. Азиз Земүри түүнтэй удаан ярилцсны эцэст Сид Ахмед амьдралынхаа хамгийн хүн шарахыг дэлгэсэн байна. Тэр 9 настай байхдаа Алжирт гэр бүлийн ойрын хүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж ярьжээ. За энэ тухай ярихдаа тэр зөвхөн хүчирхийлэлд өртснөө биш, үүнээс ч илүү аимшигтэй нэг зүйлийг онцлсон байна. Тэр үед түүнийг хинч сонсоогүй, хинч хамгаалаагүй, бүр гэр бүлийн зарим гишүүд үннийг гадарлаж байсан байж магадгүй гэж сэтгэлдэх ч энэ ч юу ч хийгээгүй. Түүнийг тэр хүнээс хамгаалаагүй гэж дотроо маш гүн гомдол тээж явсан аж. Өөрөөр хэлбэл түүний хувьд тэр явдал зөвхөн нэг удаагийн хүчирхийлэл байгаагүй, харин өөрийг нь аврах ёстой байсан хүмүүсийн руугүй өнгөрсөн уралдаж байсан. За ингээд Португалийн шоронд хоригдож байсан Сид Ахмедийн ярилцлага хэвлэгдэн гарсан байна. Үүнээс хойш Сид Ахмед шоронгоос Надя буюу охиныхоо ээжэд гэмшил, гуйлд, өнгөрснийг буцааж болтгсон бол гэсэн өнгө аястай загтлууд бичиж эхэлжээ. Тэр загтлуудын мөр болгонд нэг л зүйл мэдрэгддэг байсан нь хэтэрхий оройтсон харамсал. Ингээд 2000 оны 6 дугаар сарын 29-нд Сид Ахмед Лисбоны шоронд амиа хорлсон байна. Тэр матрасаа шатааж өөрийгөө утаагаар дүүргээд эцэст нь утаанд нь угаартаж нас баржээ. Тэр шөнө яг юу болсон? Үнэхээр амиа хорлохыг хүссэн үү? Эсвэл зөвхөн анхаарал татах гэж байгаад байдал хяналтаас гарсан уу гэдэг асуулт бүрэн таалагдаагүй үлдсэн.
Ийхүү шүүх хурал болж чадалгүй. Шийд Ахмед нас барснаар 3 хэрэг бүгд эцэстээ хэрэгсэхгүй болсон шийдвэрээр хаагдсан. Гэтэ энэ нь түүний гэмгүй гэсэн үг огт биш байлаа. Шинжилгээ нотолгоонууд нэг нэгээрээ гарч ирж Шийд Ахмедийн өмсөж явсан малгай дээрээс илэрсэн цус нь Когин Каюугийнх болох нь батлагдсан. Харин Амьян хотод ам өргөцсөн Эмили Базаны биеийн дээрээс илэрсэн үрийн шингэний ДНХ нь түүнийхтэй яг таарсан. Мөн Лимож, Парис чиглэлийн галт тэргэнд ам өргөцсөн Изабель Пикийн хажууд түүний байсан нь тогтоогдсон. Гэвч хамгийн харамсалтай нь энэ бүх нотлохоо, энэ бүх үнэн хизээж шүүхийн танхимд албан ёсоор хэлэлцэгдээгүй. Гэхдээ энэ түүхэнд нэг зүйл шүүхийн танхимд хүрч чадсан. SNCF буюу Францын төмөр замын компанийн эсрэг хэрэг. Когин Каюугийн гэр бүл шүүхэд гомдол гаргаж аюулгүй байдлын үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзсэн байна. Тэдний үзэж байгаагаар шөнийн галт тэргэнд ердөө 2хан хянагч ажиллаж байсан нь ноцтой дутагдал байжээ. Шүүх энэ байр суурийг зөвшөөрсөн байна. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр давж заалдах шатанд ч батлагдаж SNCF-ийг буруутайд тооцож тус компани Когин Каюугийн гэр бүлд 200,000 еврогоос давсан нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байна. Гэхдээ энэ мөнгө хизээж алдагдсан амийг орлож чадахгүй нь ойлгомжтой. Харин энэ шийдвэр нэг зүйлийг өөрчилсөн. Үүнээс хойш SNCF шөнийн галт тэрэгний аюулгүй байдлыг чангатгаж, ялангуяа ганцаараа зорчиж буй эмэгтэйчүүдийн хамгаалалтад илүү анхаарах болсон юм байна. За ингээд өнөөдрийн манд хэрэг үүгээр өндөрлөж байна. Та нар энэ хэргийн талаар юу гэж бодож байгаагаа бичиж бусдтайгаа хуваалцаарай. Таалагдсан бол лайк болон subscribe дараад сувгаад дэмжээрэй. Дараагийн хэрэгээрээ уулзтлаа. Түр баяртай.